хөгжлийг дэмжих тухай анх дахь хуулийн дээр 9 чиглэлийг тусгасан байлээ. Шинжлэх ухаан, гадаад хэл, спорт, хөтөлбөр суурилсан хувь хүний хөгжил, сэтгэл зүйн боловсрол, санхүүгийн боловсрол, нийгмийн оролцоо, хүрээлэн байгаа орчин, соёл урлаг гэж заасан байгаа. Нэгдүгээр асуулт нь энэ чиглэл одоо энэ дараалал дээр ямар судалгаан дээр юм уу ямар хэрэлт хэрэгцэн дээр тулгуурлаж эдгээрийг оруулсан бэ гэдэг нэг асуудал байгаа. Хоёр тэгвэл яг энэ 5.1-5 дээр болон 5.1-7 дээр тусгасан нийгмийн оролцоо гэдэг хэсэг дээр ямар үйл ажиллагааг төлөвлөж одоо харж байгаа. Яг одоо хэрэгжиж байгаа үйл ажиллагааг илүү хөгжүүлэх гэвэл өнөөдөр нийгмийн оролцоо сэтгэл зүйн боловсрол хоёр дээр одоогоор ямар үйлчлэгээ хэрэгждэг вэ? За дараагийн асуулт нь бид нар энэ хуулийн төслийн 15 дугаар зүйлд хөгжлийн ажиллагааг зохион байгуулагчийн үүргийг жоохон ерөнхий бичсэн болов уу гэж би харсан. За яагаад тэгэхээр хичээлээс гадуур үйл ажиллагааны чиглэлээр мэрэгсэн байхаар л тусгасан байгаа. Тэгэхээр энэ дээр яг ямар мэрэгшил байх юм, яаж хүрэх юм гэдэг тэр процесс нь бас жоохон бүдэг байгаа. Тэгэхээр энэ дээр ер нь ямар төлөвлөлт байгаа вэ гэдгийг тодруулъя. За энэ чиглэлийн мэрэгжлийн хүмүүс ирсэн байгаа учраас би бас нэг зүйлийг тодруулмаар байгаа. Ер нь болох талаас нь одоо ямар нөөц боломж байгаа вэ гэдээ хармаар байна л да. Тэгэхээр өнөөдөр энэ насан туршийн сургалтын төвүүд ер нь ямар төсөвтэй байдаг, ямар үйл ажиллагаа явуулдаг юм. Эдгээрийн зорилтууд хүмүүс дотор хүүхдүүд 0-18 насны хүүхдүүд хэр их одоо үйлчлүүлдэг юм бол ийм тоо судалгаа мэдээлэл байгаа юу? Тэр дотор нь хүүхд хөгжлийн агуулгатай юм байна уугүй юу гэдгийг асуух гэдэг. За мэдээж гуравт нь бол энэ хүртээмжийн баахан шаардлага тавилаа гэж бодъё л доо. Дижитал хүртээмж, мэдээллийн хүртээмж, бие орчны хүртээмж гэд тусгаад тавилаа гэж бодоход өнөөдөр байгаа энэ хичээлийн бос одоо гадуур үйл ажиллагаа явуулдаг сургалтын төвүүд, дугууланчуд юм уу, секцүүд юм уу эднэр хэдэн хувь нь ер нь энэ хүртээмжийг хангах одоо нөөц бололцоо байгаа гэж харж байгаа вэ? За ажлын хэсгээс хариулъя. За ажлын хэсгийн 4-р микрофон нэр овг албан тушаа хэлээд хариулаарай. За боловсролын бадамжаар саран чулуун гишүүний асуултанд хариулъя. За насан туршийн суралцгааны талаар асуултанд хариулъя. Чанга. За насан туршийн суралцгааны төв бол 21 аймаг 9 дүрэгт бол ажилладаг байгаа. За насан туршийн суралцгааны төвийн одоо хүрээнд бол боловсрол нөхөө олгох бүх насны хүүхдэд за амьдрах ухааны ур чадвар, эрүүл мэндийн боловсрол, гэр бүл хувийн хөгжил, захим ур чадвар, доктортой хөгжлийн боловсрол, ахмад насны боловсрол, суралцагч хот, малчин залуучуудын хүүхд боловсрол, Монгол хэл эрчгийн чадамж гээд маш олон төрлөөр бол зохион байгуулдаг байгаа. Сургууль завсарсан хүүхдэд боловсрол нөхөө олгох сургалтыг бол зохион байгуулж байгаа. За энэ хүрээнд бол сүүлийн 3 жилийн байдлаар бол хамрагдцын тоо харьцангуй буурч байгаа. 23-аас 24-нд 454 хүүхэд хамрагдчихсэн бол 24-өөс 25-нд 340. За энэ хичээлийн жинд 304 хүүхэд болж одоо буурсан байгаа даа. За өөр юм яриулъя. За сарын чулууны гишүүн нэмж тодруулъя. За би эрэмб дарааллыг асууж байгаа. Одоо энэ 9 чиглэлийнхаа үндэслэл нь юунд байгаа юм бэ гэж асууж байна. За энэ насан туршийн сургалтын төвүүдэд сургалт үйл ажиллагаанд нь 0-18 насны 451 хүүхэд байснаас 340 болж буурсан байна. Энэ насан туршийн сургалтын төвийн нийт одоо улсын төсөвт зарцуулж байгаа зардал ер нь хэд байдгийг. Өөрөөр хэлбэл хичнээн төв өргөний зардлаар хэдэн хүнд ямар үйлчлэг хүргээд байгаа гэдэг нэг мэдээлэл авчээ. За дахиад асууя. Хуулийн төслийн 15 дугаар зөвлөлд хөгжлийн ажиллагааг зохион байгуулагчийн үүргийг тусгасан байгаа. Гэхдээ нэлээд ерхий байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо үйлчилгээ хүргэж байгаа та хэд маань энийг яаж хүргэх
гэдэг тэр механизм нь яг хэрхэн харж байна вэ? Ямар шийдэл байх юм бэ гэдгийг асуугаад байна. За дахин тодруулъя. Дөрөвдүгээр асуулт нь хүртээмж ярьж байгаа болгоно гэдэг нь тусгацсан байгаа шүү дээ. Хүртээмжийг ер нь хангахад хэр бэлэн юм болоо? За ажлын хэсэг хариулъя. За бичгээр хариулт өгнө шүү. За Саранчлон гишүүнд. За Одсронгийн ном чим гишүүн асуултсан.